бүгдээрэнд нь орой мэнд хүргэе. Монгол улсыг Япон улс шиг хөгжүүлцгээе. За тэгэхээр өнөөдөр оройн цагаар бичлэг хийж байгаа нэг шалтгаантай. За тэгэд ер нь юу вэ гэхээр өөрийнхөө гэрийн хаан болон эргэн тойрныхоо одоо хогийн сав, одоо хогийн пүнкертэй тэр одоо их газруудыг танилцуулаа. Тэгээ тэрэн дээр үндэслээд ингээд хідэн зүйлийг яриа гэж бодсон байгаа. За тэг бүгдээр одоо явцгаая. За энэ болохоор манай одоо хогийн пүнкер байгаа зү. Окей, онгойлгочлаа. За та бүхэн одоо ингээд орж ирээд харж байгаачлан Японд ерөнхийдөө 3 төрлийн хогийн цэг пүнкер гэж байгаа. Одоо манайхны ярьдгаар тийм ээ. Нэг нь болохоор нэгдсэн хогийн цэг болон энтх болон хажуудахыг ерөнхийдөө ингэж хэлж байгаа тухайн орон сууц одоо хотхны хүмүүсийн одоо зөвхөн ашигладаг юм түгжээтэй юм цоочтой хогийн цэг гэж байгаа. За хоёр дахь нь болохоор зүгээр гудамд ингэж байдаг нийтийн ашиглалтын одоо хогийн цэг пүнкер гэж байгаа. Гурав дахь нь болохоор нийтийн ашиглалтын мөртлөө ил задгаа биш хаалттай одоо тийм юм төмөрөн сараалжин зүйл хийдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд байдаг. За тэгэнгүүт эхний ээлжинд болохоор эднэтхийг танилцуулангууд за Японд болохоор одоо хогийг хоёр ангилж байгаа тийм ээ. Шатах болон одоо шатахгүй одоо хог гэдэг. Хажуу талд болохоор одоо би та бүхэнд харуул нэг энгийн хогнууд айдаг бол энэ хэсэгт нь болохоор за харж байгаачлан картон цаас тийм яг ингээд тус нь ангилаад за энд болохоор сонин хэвлэл ингээд ерөнхийдөө амархнаар хэлэх юм бол дахин боловсруулах хогнуудыг ангилдаг гэсэн үг. За тэгээд энэ цаас зүйлүүд байна. Энд болохоор өнөөдөр байхгүй байгаа ч гэсэндээ яг 4-р өдөр болгон 2-7 хоногт нэг удаа 4-р өдөр болгон ундааны лаз, шил, одоо хуунцар сав гэд ингэж ангилж хайдаг. Тэрийг нь 2-7 хоногт нэг л удаа өдөр ирж авдаг. Тийм болохоор айлууд бүгдээ тэр хүртэл гэртээ хадгалдаг. За тэгэнгүүт энэ талд нь болохоор хувцас байна. За тэгээд ингээд лаазлсан одоо шууд ингэж те болохгүй одоо лаазнууд байна. Одоо эдгээр нь болохоор энгийн бос хог хаягдл шүү дээ тийм ээ. Үйлдвэрийн зорилтоор хаях хэвээр. За тэгэнгүүт энд бөглөөнүүд. За тэгээд энд болохоор одоо манай хотхны өвөл ч юм уу ямар нэгэн зүйл боллоо гэж бодоход ашиглах одоо багаж хэрэгслүүд. За одоо монголоор хэлэх юм бол одоо жижүүрийн ашиглах одоо багаж хэрэгслүүд байна. За ээшлэнгүүт нь болохоор энд шатах боломжгүй хог гэдэг. Ерөнхийдөө нэг гэрийн одоо жижиг сажиг тавилга. За энэ одоо насоос байна. Одоо тэ энэ шүхэр жижиг энэ тавилга гэрэл одоо энэ аяг шаазан гих мэт зүйлүүдийг ингээд ялгаж хайдаг. За тэгээд дээрэс нь ийм газрууд нь бүгдээрээ дотроо ус гойжуулах юм юутай одоо цэвэрлдэг гэсэн үг. Тэгээд энэ одоо жомны хорон жишээ тийм ээ. За тэгээд ерөнхийдөө иймэрхүү байдалтай ингээд цэвэрлдэг. За дараагийнх нь. За энд болохоор яг одоо жишээ нь түүхий хог, хоол хүнсний хаягдал шууд ингээд нэг хогийн хүмүүс ирээд авч явдаг хогнуудыг хайдаг. За энэ хаалга нь болохоор хогийн хүмүүс ирээд шууд авдаг. Тэгээд энд оройн цагаар ягаад бичлэг хийсэн шалтгаан нь оройн цагаар л ер нь Японд хогоо хаях тийм одоо юутай байдаг, соёлтой байдаг. Яагаад вэ гэхээр өдрийн цагаар хоол одоо хогоо ичдэг ч юм уу өглөө одоо ингээд хүмүүс ажилдаа явахдаа хайчих юм бол Японч амар халуун улс. Тэгээд халуун улс байдаг болохоор өдөржингөө ингээд одоо хогийн хүн ирж авахсаар тэр хог нь өмхийрээд илжрээд ингээ амтд үүрлээд ингээд хорхоо шавьжтангууд ингээд ирээд тэгээд маш орчны одоо бохир байдал үүсдэг. За тэнгуут яадаг вэ гэнгүүт Японд болохоор өглөөний цагаар ерөөс ингээд тухайн дүүрэгт мод хороонд болгондны компаниуд гэж байгаа маш богино хугацаанд өглөө 8-аас ч юм уу те маш эрт эхлээд ингээд 12 өдөр гээд ерөнхийдөө ажил нь дуусчдаг. Тэгэнгүүтээ тухайн богино цагаар ингээд маш эрчимтэй ажиллаад одоо бүх ингээд нэг тойролтоороо айлуудын тэр бүх хогийг аваад явчихдаг. Тэгээ өдөржингөө ингээд хог байлгаад байдаггүй. Тэрний тулд хүмүүс өглөө ирж хог авахын тулд оройн цагаар хогоо гаргаж ирээд ингээд хайдаг. Тэгэд тийм болохоор сая бас хогоо гаргаж түрүүн хайчаад тэгээ эргэж ирээ бичлэг хийж байгаа. За тэгээ мэдээж хэрэг энэ угаах одоо юм боломжтой энэ юу хэсэг байна. За тэгээд энд хогоо авч явсныхан дараа болгоно нь байнгын цэвэрлдэг гэж ойлгож болно. За тэгээд юм гэрэлтэй. За одоо болохоор та бүхэндээ гудамны зүгээр нийтийн хогийн хэсэг харуулъя заа. За Японд ингээд иржсэн ч юм аялаар иржсэн ингээд амьдарч байсан хүмүүс ерөнхийдөө ийм дүр зургийг харж ирсэн баг те. Ингээд энэ тэнд явж хахад ингээд нэг юм хаалттай нэг юм торон хаалттай ингээд
юугаар ингээ хогнуудыг хуучсан байгаад байдаг тий. За тэгэд энэ доор нь ингээд одоо хогнууд тавьсан байна. Өдрийн цагаар байдаггүй. Хар өөрөөр юм эсвэл ингээ оройн цагаар хүмүүс унтахынхаа өмнө гаргаж ирээд хогоо тавьчихдаг. Тэгэд маргааш өглөө нь маш эрт ирээд энэ замаараа ингээд хогийн цэвэд хүмүүс ингээд ирээд аваад явчихдаг. За тэгэнгүүт ийм газрууд нь болохоор ягаад ийм хаалттай байгаад байдаг учир нь болохоор хэрэг одоо маш том асуудал байдаг Японд. За ийм хот шууршин газар болохоор хэрэг одоо ингээд тавьсан хогийг болохоор одоо яг энэ оройн цагаар ч өдрийн цагаар ч бас адилхан ингээд тоншоо тэр уутыг ингээд одоо цоолохтэй тэр дотор байгаа тэр бүх одоо хог хаягдлыг ингээд тараах бохирдол үүсгдэг. За тэгээд тэрнээс нь хамгаалаад заавал энэ нэтто буюу одоо ингээд ийм хаалт ингэж байлгадаг. За тэгээд салхитай өдөр байх юм бол энэчнээс нь ингээд тогтоогч дэгээтэй байдаг. За тэгээд дээрээс нь сая нэгдсэн биш одоо ийм дотоорх одоо хогийн пүнкрүүдэд болохоор ингээ угаал гойдрох байгаа бол ийм нийтийн газрууд болохоор ийм савтай уснуудыг ингээ бэлдээ тавьсан байдаг. Иргэн тойрны айлууд нь эдрийг өөрсдөө хянаад байнга ингээд одоо иргэн тойрны хин ч хамаагүй ингээ хийгээд явцдаг. Тэгэд энийг маргааш наваад явсны дараа ойр орчных нь ямар ч айл нь ингээд хамаагүй өөрсдийнхөө ингээд тий завтай хөгшин одоо энэ аваараа салхилж байгаа хүмүүс нь болохоор энэ усаараа бохирдол үүссэн байвал усаа урсгаад цэвэрлждэг. Тэг ингээд жижиг сажиг зүйлүүд ингээ байнга байж идэг. Одоо болохоор та бүхэндээ арай жоохон өөр ийм хаалттай гэд хэлээд байгаа. Тиймэрхүү хогийн цэг энэ ойр хавьяас олоод та бүхэнд үзүүлээ заяа. Сүүлийнх нь ийм газар байна. За тэгээд орой болсон байгаа болохоор айл болох зөөлхөн ярихыг хичээнэ заяа. За энэ хажуутлууд айл байгаа болохоор. За энэ болохоор яг ийм хаалттай ийм бас адилхан хог цуглуулдаг хэсэг байгаа. За тэгээд энэ болохоор зарим хэсгүүд айлуудынх болохоор түгжээтэй байдаг. Зарим нь болохоор түгжээгүй ингээд хүмүүс ашиглаж болдог. Зарим нь бол зүгээр юм биш. Им торон сетгэн одоо хаалтанд хийцэн байдаг. Тэгээд тэр нь гадагшаага үнрээ одоо гарах бас дотроо өмхирэхгүй байх үүднэс гэж байлдаг. За энэ онгоох нь. За онгоочлоо. Иймэрхүү байдалтай. Энэ болохоор тухайн өдөр Японд одоо ингээд 7 хоногт болгон им түүхий хог те энгийн ахуйн хог аваад идэггүй 7 хоногт 2 юм уу 3 өдөр авдаг. Тэгэд үлдсэн өдрүүдэд нь болохоор хог авдаггүй. 7 хоногт 1 өдөр за заримдаа 2-7 хоногт 1 удаа одоо хуунцар лаад сав гих мэт зүйл одоо те шилгэх зүйлсүүдийг хурааж авдаг. За тэгэнгүүт зөвхөн тэр өдөртөө зориулаад л ингээд хогнууд айлууд гаргаж тайдаг. Үлдсэн хугацаанд болохоор гэртээ ерөнхийдөө ингээд яг тухайн цагуудаа тааруулаад өөрсдөө ингээд хянаад явдаг тийм системтэй байдаг. За тэгэнгүүт энэ нь ямар одоо зүйлтэй хамаардаг холбогдсон бэ гэхээр Японд дэлхийд одоо хамгийн цэвэрхэн гоё орчинтой гэдгээр угаасаа алдартай тийм ээ. За тэгэнгүүт энэ жижигхэн соёл нь болохоор энэ бүх хүрээлэн байгаа орчны ариун цэвэр одоо тийм бидний эрүүл мэндэд шууд холбоо хамааралтай болж явж идэг. Тэгэнгүүт энэ болохоор тухайн улс үндэстний одоо удаан наслах тийм ээ хүн тухайн улсын ард иргэдийн эрүүл мэндийн хамгийн чухал амин сүнс нь болдог. Яг гудмаар явж байхад бидний яг гудамд амьсгалж байгаа агаар тэр бүх зүйлд яг энэ орчны одоо ариун цэвэр хамгийн хамааралтай байдаг. Тэгээ тийм учраас яг энэ жижигхэн соёлыг ерөнхийдөө Монголд бас адилхан иймэрхүү байдлаар жишг болгоод ингээд ашиглаад хэрэгжүүлээд явбал маш гоё юм байна гэж ерөнхийдөө харж байгаа. За тэгээд одоо болохоор Японд 10-аад 10 хэдэн жил бас маш удаан жил амьдэрсэн. За мөн халуун сэтгэлгээд одоо төрийн бус байгууллага тийм ээ ашигын төлөх бус байгууллагыг үүсгэн байгуулад Монголд ингээд маш олон хүүхдүүдэд өвлийн хувцас гих мэт зүйлсийг явуулаад сайн үлсийн аян зохион байгуулж ирсэн. За тэгээд Japan Shops гэмэн гээд одоо Японд энгийн гудамд байгаад тий дэлгүүр дээр байгаа бараг хамгийн шин одоо яг чанартай бараг зөвхөн тээврийн зарлал төлөөд та аваа гэд одоо онлайн нэм шопыг хүртэл нээгээд ажилуулад явж байгаа. За мөн дээрэс нь гадаад иргэдийн холбоо гэд хүн байгуулагдсан. Түүнийх нь одоо удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажиллаад гадаадад олон жил ажилласан. Монголдо одоо олон жил ирж ирээгүй гадаад сурч төгссөн хүмүүстэй эргээд Монголдо ирж ирээд ажилд орох тийм ээ. Амьдран оршин суух тэр нөхцлөөр нь хангах одоо тэр зөвлөгөө өгөх юм бас үйл ажиллагааг эрхлээд дандаа ингээ босод руу гэдэг энэ ажлыг хийгээд одоо эрхлээд явж байгаа долгион ах маань одоо нийслэлийн эрдэнэ төлөвчлийн сонгуульд өрсөлдөж байгаа юм. За тэгээд энэ болохоор яг сонгуулийн сурчлагаа гэхээсээ илүүтэйгээр би яг өөрийнхөө бас таньдаг тийм ээ. Олон жил ингээд таньдаг хүнийхээ мөн маш олон хүмүүс одоо Японтой холбоотой маш олон хүмүүс бол бүгд бараг таньж байгаа байх. Надаар хэлүүлэлтгүй юу хийж ирсэн, яаж явсан хүн гэдгийг нь тэгээд
эргэлзээгүй би яг энэ хүнийг ингээд дэмжиж за мөн дээрээс нь Японд ингээд маш олон тийм ээ Японы маш олон жижиг зүйлс за хөрсдний уус, хүрээлэн борчтны аюулгүй байдал, бохирдол, эрүүл мэнд за тэгээд одоо маш олон зүйлсийг ерөнхийдөө ингээд Японоос Монголдо шингээ яа. За тэгээ тэр нь болохоор Монголд Улаанбаатар хотод жишг хороо байгуулъя гэдэг юм урайтай явж байгаа. За би ч гэсэн тэр одоо үйл ажиллагаанд нь бас одоо нэгдээд ахта ингээд бас туслаад ингэ явъя гэж одоо зорьсон байгаа. Зорж байгаа. За тэгээ түүний тулд одоо хамгийн ихний асуудал юм жижигхэн асуудал байгаа. За тэгээд энэ асуудал нь мөнгөөр шийдэх ямар ч шаардлага байхгүй. За төрийн болон ямар нэгэн улсын хурлын хууль өөрчлөлт ингээд том зүйл ерөөсөө байхгүй зүгээр л тухайн хороо мужинсэг цахаар болон ард иргэд хоорондын зүгээр л ярилцаа хилцэл дээрс энэ бүх зүйлүүдийг өөрчлөх боломжтой байхгүй юм. За тэгээд энэс цаашлаад маш олон шийдлүүдийг би бас адилхан ингээд та бүхэндээ оруулаад явна. За тэгээд энэ ажил хэрэг болоод та болон таны одоо хүүхдүүдийн тийм ээ ажил гэр одоо сургуультай яваад ирэх тэр бүх орчин. За тэгээд одоо тухайн хороо мужид одоо жишээ нь хүүхдийн сургууль хангамжтай байгаа, за дутуу байгаа гэх мэт энэ бүх асуудлыг шийдэх боломжуудыг ингээд та бүхэнд энэ одоо сувгаар цаашдаа муу адил байнга хүргэсээр ах болно. Тэгээд та бүхэн маань одоо удахгүй тий сонгуульд маань нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн сонгуул болох гэж байгаа. За тэгээд долгион ах маань болохоор 36 дугаар хороонд ямар ч хэлсэн нэр дэвшиж байгаа. За тэгээд та бүхэн маань одоо өөрсдийнхөө сонголтоо зөв хийгээрэй гэж та бүхнээсээ уриалж байна. За тэгээд одоо нэгэнтээ улсын хурлын сонгол өнгөрсөн юм чинь нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурал гэдэг нь болохоор баг илүү чухал, илүү бүр бидний болон тухайн нийслэлийн иргэдийн амьдралыг шийдэх хамгийн том сонгол ахгүй юу? Тэр дундаас сонгогдсон хүмүүс нь одоо Улаанбаатар хотын дараагаар сонгогдно. За одоо томилогдно гэсэн үг. Тэгэхээр Улаанбаатар хотын даргаыг сонгоход та хувь нэмрээ оруулж ийж Улаанбаатар хот маань цаашаага улам хөгжил цэцэглэлтэй бидний хүрээлэн байгаа орчин болон бүх асуудлууд шийдэгдээд гоё Улаанбаатар хот маань бий болно. Тэгэхээр та бүхэн маань сонгуульд идэвхтэй оролцоорой гэж та бүхнээсээ уриалж байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.